За ойрд манай суугт ороогүй гэмт хэргийн талаар бичлэг өнөөдөр хүргэх болно. Хоёр өөр тусдаа түүх өгүүлэгдэх бөгөөд эдгээр нь алдарт TikTok платформтой ямар нэгэн байдлаар холбоотой түүхүүд юм. Гэхдээ тус платформ эдгээр хэрэгүүдэд буруутай биш. Зүгээр л гол дүрүүд нь ямар нэгэн байдлаар холбоотой гэдгээрээ нэгтгэгдсэн билээ. Эхний түүх Америкийн нэгдсэн улсын Нью-Жерси мужийн Вайнланд гэх жижиг хотод өрнөх болно. Хэрэг гарсан 2020 онд 21 настай байсан бичлэгийн гол дүр Закари Лейтом гэгч эмээ өвгөндөө амьдрахаар нүүж ирснээр энэ түүх эхэлсэн гэж хэлж болох юм. Зак нүүж ирээд төд удалгүй эмээ өвгийнхөө хөршүүтэй мотолцсон гэжээ. Залууг хотхны замаар хурд хэтрүүлэн машинаараа тун болгоомжгүй давхидаг гэх шалтгаанаар хөршүүд нь дургуйслаа илэрхийлж энэ маргаан анх эхэлсэн байна. Уильям Дюрм гэх хөршин түүний энэ болгоомжгүй жолоодлагт дургуйсаж анх Закийн өвөөд нь хэлсэн юм. Өвөнч тэр даруй Закийг дуудаж сануулсан. Нөгөөх нь өвгөнхөд дэргэд ойлгосон мэт байсан. Хөршөөсөө ч уучлал гуйсан гэв. Гэвч түүний энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Хэсэг хугацааны дараа залуу өмнө нь яаж машин барьж байсан тиймээр л машинаа барьж байлаа. Зак хотхон дундуур 100 майл давсан хурдтай явах нь аюултай байснаас гадна түүний машин спорт машин тул дуу чимээ ихэр гаргаж байсан юм. Тухай бүрт нь хөршин дургуйцаж харин тэр болгонд нь Зак улам тэднийг элтээр өдөөн хатгах болж гэрийнхэн дэрэгдүр өнгөрөх бүрдээ зориудаар хурдаа нэмж тэдний дундах энэ бяцхан дайн энэ маягаар 2-3 жил үргэлжилсэн гэжээ. Зак TikTok-т аккаунттай байсан бөгөөд 40,000 гаруй дагагчтай байсан ба хөрштөөгөө эхлүүлсэн бяцхан дайныхаа талаарч тэндээ байнга бичлэг хийн оруулж эхэлсэн юм. Уильямын эхнэр Кэтрин Зак хоёрын дунд ээлжид үл ойлголцол үүсэх үед Зак түүнийг камерт бичиж өөрийн TikTok-т нийтлсэн мөчөөс эхлэн тэдний энэ дайн улам өргөн хүрээг хамарч эхэлсэн гэж үздэг. Karen. That's not my name. So get my name straight. Go ahead. You okay, Karen? Бичлэгт Зак Уильямын эхнэрийг Карен хэмээн нэрлэж тохуурхаж байгаа бөгөөд Карен гэдэг нь баруун алдартай мем гэжээ. Энэ мемд ямарваа нэгэн зүйлд байнга дургуйцаж хэл ам гаргаж байдаг дунд насны цагаан арьс дэмэгтэй Карен гэдэг бөгөөд байнга энэ тэнд үйлчлэгээний газарт менежерээ дуудгах зэргээр хэл ам гаргадаг дүр гэжээ. Түүний энэ бичлэг нь TikTok дээр вайрал болж олон тооны хүмүүст хүрсэн юм. Уг бичлэг нь 3 сая орчим үзэлт авсанаас гадна Закийн хөргсөн өнцгөөс л мэдээж хүмүүс бичлэгийг үзэж учир шалтгааныг нь ч ойлгоогүй хэрнээ эмэгтэйг нийтээрээ буруутгаж доог тохуухийн харин Закийг ихээр дэмжсэн хандлага давамгаалж байв. Үүний дараа Закийн дагагчид нь түүнийг үргэлжлүүлэн хэрхэн хөршүүтэй өдөж тэднэр тохуурхыг нь чих тавин хүлээдэг болцоосон юм. Энэ нь албан ёсоор бүрэн тодорхой болоогүйч энэ л үед Закд олон танигдж од болох зам нь энэ л юм байна гэсэн бодол түүний толгойд орж ирсэн байх гэж олон хүмүүс таамагладаг. Түүний дараагийн оруулсан бичлэгүүдээс ч үүнийг олж харж болно. Дараагийн бас нэгэн бичлэг дээр Дүүрмийн том хүү ээжийг нь битсэн бичлэгээс болж Зактай мууталж байгааг үзүүлэх юм. Тэр Закийг машинаасаа бууж ирээд учраа олохыг санал болгосон ч Зак өөрт нь хутга байгаа гэж сануулад машинаасаа буухгүй зугтааж байгаа нь гарч байна. Зак Дүүрмийн гэр бүлийнхнийг сошиал орчинд янз бүрээр гутаанд оромжилж мөн гэрийнх нь ойр орчимд аюултай байдал үүсгэж машин жолоодсон гэх мэт шалтгаануудаар тэд цагдаа танцсан ч тухайн үед COVID-19-тэй холбоотойгоор хууль хүчнийхэн асуудлыг шийдэхгүй байсан гэв. Ийм маягаар явсаар 2020 оны 5 дугаар сарын 4-нд Зак Дүүрмийн баг хүүг дугуй унаж байхад нь машинаараа шүргсэн хэрэг гарсан юм. Энэ үед ч гэсэн цагдаад мэдгдсэн ч хохирлын хэмжээ төдийлөн их биш гэд тоогоогод Дүүрмийн гэр бүлийнхэн өөрсдөө асуудлыг шийдэхээр болсноор энэ түүхийн гол мөчөд бүгдээрээ ирж байна. Тэд Закийг машиндаа суун гэрээсээ хөдлөх үед нь урдаас нь машинтайгаа гарч ирэн замыг нь хааж асуудлаа шийдэх орлого хийжээ. Энэ үед нь ч гэсэн Зак болон түүний эхнэр сурсан зангаараа бичлэг хийж нөгөө талаас Дүүрмийн эхнэрч бичлэг хийж ээлжид ямар нэгэн үр дүнгүй маргаан үүссэн байна. You're 18. Come on. Get out of here. Get out of here. Үүний дараа Закийг эхнэрийн хамт гэртээ ирэх үед нь шийдэж чадаагүй асуудлаа шийдэхээр Дүүрмийн гэр бүлийнхэн бүрэн бүрэлдэхүүнээр Закийн гэрийн гадаа ирснээр Закийн эхнэр бичлэг хийж дараах үйл явдал өрнөх болно. Get off of my property. Are you gonna jump? Get off my property. YouTube-ийн дүрмтэй холбоотойгоор бичлэгийг бид энэ хүрээд зогсоож юу болсон талаар ярьж өгөхөөс өөр аргагүй болж байна. Зак руу Дүүрмийн том хүү эхлэн дайрч Зак гараж руу гүн орж үүнээс цааш гараж дотор зодон болж байгааг бичлэгээс харж болно. Энэ эмх замбраагүй байдлын үр дүнд Зак хутга аван Дүүрмийн гэрийн эзэн Уильямыг хутгаснаар энэ явдал эмгэнэлтэйгээр төгсгөв.
Уильямын авсан шарх амин газар нь таарсан тул төд удалгүй амнасаа алдсан гэжээ. Зодооны ихэнх хэсгийг Закийн эхнэр бичиж авсан бөгөөд хожим үүнийгээ тайлбарлахдаа нэгт үйл явдлыг баримтжуулж байсан гэснээс гадна хожим TikTok хуудсандаа мөн байршуулах зорилготой байсан гэж байцаалтын үед хэлсэн байна. Закийг санамсаргүй алах хэрэгт буруутгаж байсан ч түүний өмгөөлөгчд аргагүй хамгаалалт буюу өөрийгөө хамгаалсан гэж нотлохыг оролдож байлаа. Харин Дормийн гэр бүлийнхнийг хувийн өмч рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж буруутгаж байв. Энэхүү 2023 оны 4-р сард шүүх хурал эхэлж 2-7 хоног үргэлжлсэний эцэст дүгнэлтээ гаргасан юм. Дүгнэлтээр Закийг буруугүй гэж үзэв. Хэдий шүүх хурал дээр Закийн өмнөх бүх үйлдэлүүд энэ бүх маргааны өдөөгч байсан гэх зэрэг нь ил болсон ч хуулийн үднээс Дормийн гэр бүлийнхэн Закийн гэр бүлд ирж дайрсан нь буруу болсон юм. Шүүгч гэсэн дүгнэлтэд танилцуулсны дараа энэ хэрэгт ялагч гэж байхгүй. Нөхцөл байдлыг иймд хүргэсэн аль тал нь хуйлаа ялагдагчд гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр Дормийн гэр бүлийнхэн асуудлыг хуулийн дагуу шийдэхэр анханасаа оролдоод болоогүй ч тэд өөрсдөө ирж гэрлүүн халдсан нь тэдний гол буруу болсон юм. Энэ хэргийг олон нийт Зак гэх залуу TikTok-т хүн хөнөөж байгаа оруулж алдартай болох гэсэн гэж хожим нэрлэж байсан ч өнөө хэрэгтээ тэр хэрхэн хуршүүдэрээ тохуурхаж түүнийг камерт бичээд алдар нэртэй болох гэж байсан гэвэл илүү тохиромжтой байна. Мэдээж шүүх хурлын дараач гэсэн одоо ч гэсэн энэ хэргийн талаар дуулсан хүмүүс ихэнх нь Закийг буруутгадаг бөгөөд тэр зүгээр байсан хуршүүдээ өдөж тэдэнтэй дайн дэгдэхэд тэднийг гарах гарцгүй байдалд оруулаад эцэст нь нэг нь хөнөөгд өөрөө ялгүй үлдсэн адгийн амтан гэж олон хэд үздэг. Маргааныхаа процессыг ч гэсэн бичиж нэгнгүү TikTok-т оруулж байсан нь алдар нэр олохын төлөө энэ бүхнийг өдөөсөн гэж шүүмжлэл дагуулдаг юм. Та бүхний харж байгаачлан энэ хэрэгт ямар нэгэн сайт платформ огтоос хамаагүй хүмүүст л өөрсдөд нь асуудал байгаа нь ойлгомжтой. Хэрэглэгчид анханасаа сэтгцэн хувьд төдийлөн эрүүл биш Закийг улам хөөргөж дараагийнх нь үйлдэлд хөтлж байснараа мөн буруутай. Закийг сэтгцэн хувьд эрүүл биш гэсэн нь тэр өөрөө шүүх хурлын үед энэ талаараа мөн дурдсан гэх мэдээтэй таарсан үндсэн дээр хэллээ. Энэ хүрээд эхний хүргэх түүх төгсөж байна. Та бүхэн хэний зөв, хэний буруу байсан талаар сэтгэлээ үлдээгээрэй. Харин хоёр дахь түүхээр бүгдээрээ арлын Япон орн руу явцгаах болно. Та бүхэнд чанартай пажаманы Kigumi брендийг санал болгож байна. Бичлэгийн доор үлдээсэн вебсайтаар зочилж таалагдсан амьтдын пажамагаа 24 цагийн дотор хургуулan аваарай. Эхний хүргэсэн түүхт гол дүр Зак гэгчин TikTok-т энэ бүхнээ нийтэлж үйл явдлын өрнөлд дагагчтан ч гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан бол одоо хүргэх түүхэнд гол дүрийн эмэгтэй нь олон мянган дагагчтай алдартай TikTok-ч байсан гэснээс өөрөөр энэ платформ ямар ч хамааралгүй түүх юм. Энэ хэрэг 2019 он Токио хотод 21 настай Юка Такаока гэх эмэгтэйтэй болсон хэрэг үлээ. Юка гэгчин Токио хотын Сензуку дүүрэгт ажиллаж амьдардаг эмэгтэй байсан юм. Сензуку нь 6 цэнгэлийн залуусын дүүрэг гэдгээрээ алдартай. Юка 19 наснда их сургуулаа орхиж Сензукуд байх олон тооны хостес баарны нэгэнд ажилд орсон нэгэн гэжээ. Хостес баар нь Япон төдийгүй Зүүн Азийн орнуудын шөнийн амьдралын зах зээлд ихээхэн дэлгэрсэн үйлчлэгээний газар юм. Хостес баарнд ихэвчлэн эмэгтэйчүүд ажилдаг бөгөөд эрчүүд ирж тэдгээр эмэгтэйчүүдтэй юм ярин согтуурлах ундаа ууж цагийг өнгөрөөдөг байна. Үүгээр бүх үйл ажиллагаа нь хязгаарлагдах ба эмэгтэйчүүд үйлчлүүлэгчдийнхээ яриаг дэмжиж уух зүйлийг нь хундаглан өгөхөөс хэтэрдэггүй гэжээ. Юка ийм ажил хийдэг байснаас гадна Япон залуусын адил анимегийн том шүтэн бишрэгч байсан юм. Тэр сошиал хуудасууд дээр өөрийн дуртай аниме дөрүүдэд хувирсан зураг бичлэгүүдээ ч оруулдаг байв. Юкаг хүмүүс эхлээд танилцахад дуу цөөтэй даруй мэт боловч танилцаад хугацаа өнгөрөхийн хэрээр нээгддэг төрлийн хүн мөн тайван амгалан даруй төлөв нэгэн гэж тодорхойлсон байдаг. Юка бүсгүйн дуртай аниме дөрүүд нь Яндере гэх дөрүүд байв. Яндере гэдэг нь сэтгцэн хувьд тогтвортой биш. Ихэвчлэн эмгтэй дөрүүд байх ба жирийн үед хэвийн бус чанар нь төдийлөн мэдэгдэд байдаггүй ч өөрийн хайртай хүнийхээ төлөө бүх зүйлийг хийдэг онцлогтой галзуу дөрийг хэлдэг гэв. Энэ үед үзэгч та бүхэн энэ түүх хаашаа эргээд байгааг гадарлаад эхэлчихсэн гэдэгт итгэлтэй байна. 2018 онд хэрэг явдал гарахаас хэдэн сарын өмнө Юка ажил дээр Феникс Руна гэх 20 настай залуутай танилцсан юм. Феникс гэгчин Юкагийн ажилдаг баарнаас холгүй орших хост баарнд ажилдаг эрэгтэй байв. Хост баар нь хостес баарнаас эрчүүд ажилдаг голчлон эмэгтэйчүүд үйлчлүүлдгээрээ ялгаатай юм.
Феникс гэгч нь өөрийн ажилдаг баар төдийгүй Сензуку дүүрэгтээ алдар нэртэй нэгэн байсан бөгөөд энэ салбарынхаа хүндэтгэлийн самбартч байн гардаг нэгэн байсан гэв. Феникстэй хамт цагийг өнгөрөөхөөр ажилдаг баар руу олон тооны эмэгтэйчүүд ирдэг байлаа. Бид бүгдийн аль хэдийн ойлгосончлон Юка Феникс хоёр нэг салбарт ажилдаг нь тэднийг дотносоход илүү ихээр нөлөөлсөн гэдэг байна. Хожим тэд ажлын бус цагаар хамтдаа байхын тулд ажлын цагаач давхцуулж эхэлсэн юм. Өмнө дурдсанчлан Юка ян дээр байсан нь Феникст улам ихээр дуртай болж нэг үгээр донтож эхэлж байсан гэдгийг түүний тухайн үеийн тэмдэглэлийн дэвтрээс нь харж болно. Эдгээр тэд чөлөө цагаараа цагийг хамтдаа өнгөрүүлж байсан ч хэсэг хугацааны дараа ажлын онцлог нь тэдний харилцаанд асуудал үүсэх шалтгаан болж эхэлсэн байна. Бүсгүй хэдийгээр өөрөө тэр салбарын хүнч гэсэн өдөр ирэх тусам найз залууга ажлаас нь болж хэн нэгэнтэй хардаж эхэлсэн гэжээ. Түүний харталт нь сүүлдээ утгаа алдаж геометр прогрессор өсөж байсан болж таарав. Юка Фениксийн шалгаж болох бүх зүйлийг шалгаж гар утсыг нь нэгд нэгэнгүү үздэг байснаас гадна бааранд нь үе үе ирж нууцаар ажилдаг болсон юм. Хэсэг хугацааны дараа бүсгүйн харталтанд бүр ихсэж найз залуунхаа ажилдаг бааранд ирж түүнийг бүтэн сараар нь мөнгө төлж захиалга үүсгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 9,000 орчим доллар хүрч байсан гэв. Нэг үгээр бол Фениксийн сард бааранд оруулдаг орлогыг нь Юка өөрөө өгөөд түүнийг захиалгатай байгаа мэт болгоод ямар ч эмэгтэйчүүдтэй уулзахгүй гэсэн санаа юм. Энэ 1-2 сарч биш хэдэн сар ингэж үргэлжилсэн гэдэг. Энэ түүхийн бэкграундтай бүгдээрээ хангалттай танилцсан учраас одоо хэрэг явдал болсон 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөрт очицгоё. Тухайн өдөр Юкагийн хувьд амралтын өдөр байсан ба тэр амьдардаг зочд буудлынхаа өрөөнд Фениксийг косплейн хувьд сонгоход нь туслаа чимэн дуудсан байна. Феникс ч үүнд нь зөвшөөрч бүсгүйн өрөөнд ирсэн ч хүлээж байснаас нь нилээдгүй оройтож ирсэн гэв. Залуу ачаал ихтэй ажилласан гэд орж ирсэн даруйдаа унтаад өгсөнд Юки түүний утсыг шалгаж эхэлсэн юм. Утсыг нь ухаад өөр эмэгтэй зураг олсон Юка хэн гэдгийг нь мэдэхгүй ч үйлшүүлэгч биш гэдгийг нь сайн мэдэж байв. Учир нь тэр бидний өмнө ярьсанчлан бүтэн сараар нь найз залууга түрээслээд авчихсан учраас үйлшүүлэгчтэй уулзахгүй гэж бодож байлаа. Бүсгүй энэ талаараа хожим хэлэхдээ сүүлийн үед найз залуунх нь өөрт нь хандаж байгаа байдал болон ойлгомжгүй эмэгтэй зураг нийлээд түүнийг Феникс араар нь тавьж байгаа гэсэн дүгнэлтэнд хүргэсэн байна. Тэгэхээр ийм ойлгомжгүй нөхцөл үүсгэхэд жишээ нь үзэгч та яах вэ? Найз залуугаас сэрхээр асууна. Юу ч мдээгүй мэт царай гаргана. Шууд яваад өгнө. Эсвэл түүнийг унтаж байхад нь хутгална. Жирийн хүн мэдэж эхний юм уу хоёр дахь хувилбарыг нь сонгох байх. За ядаж 3 дахь хувилбар ч юм уу. Гэвч өнөөдрийн бичлэгийн эзэн Юка маань 4 дахь хувилбарыг шууд сонгосноор өнөөдрийн бидний бичлэгийн сэдэв болж байна. Зүудэндээ гүн ойрсож байсан Феникс гэнэт ямар нэгэн өвдөлт мэдрэн сэрсэн гэжээ. Тэр нүдээ нээн өвдөж байгаа газар болох гиз рүүгээ харахад тэндээс нь бүлээстэй хутаг цохууж байв. Айд цочирдсан залуу толгоогоо өргөх үед түүний толгой дээр наалтсан шахуу байдалтай түүнлүү гүлрэх Юка харан юу болж байгааг ойлгон огл харин босч амиа аврахаар бүсгүйн өрөөнөөс гүн гарлаа. Тэр бүсгүйн өрөөнөөс гарвуугүй юу араас нь Юка өсрөн гарч ирэн залууг барьж авсан байна. Магадгүй эхлүүлснээ гүйцэтгүүлэх гэж тэр вэзээ. Харин Феникс түүнийг хам хүчээрээ төлхөн унгаад цахилгаан шат хүртэл гүйж дуутах товчийг дарж амжсан юм. Энэ үед залуу их хэмжээгээр цус алдсан байсанд ухаан алтгад тун ойрхон байсан гэжээ. Ари ядан лифт рүү орж нэг давхрын товчлорыг даран галзуу хүүхнээс өрсөн доош явж нэг давхар таалах нэгд үед лифтнээс гарч ирэн ухаан алдан унсан байна. Юка энэ үед мэдээж залууг төвггүйхэн гүйцэн ирж нэг давхрын лифтний дэргэд цус алдан ухаангүй хэвтэх залуу дээр ирсэн юм. Аз болж энэ үед буудлын ажилтан энэ бүхнийг олж харан цагдаа дуудаж тэд ч цаг алдалгүй дөрвөн тусламжийн хамт ирсэн гэжээ. Цагдаа нарыг ирэхэд Юка тоосон чинжгүй цус алдаж байгаа залуугийн дэргэд суугаад тамхи татаж найзтайгаа уцаар ярьж байсан юм. Тэр цагдаа нараас зогтоох эсвэл залууг нэмж хөнөөхөгч оролдоогүй гэдэг байна. Бүсгүйг баривчсны дараа тэр цагдаа нарыг хүлээх зураа Фениксийн дэргэд сууж залуугийн цусаар би чамд хайртай гэх үгийг араараас нь хідэн нүур бичсэн дэвтэрч олдсон юм. Цагдаа нар Юкагаас яагаад найз залууга хөнөх орлого хийсэн талаар асуухад тэр надад маш гонигтай байсан. Би өхмөр байсан. Би түүнийг эхлээд хөнөөчхөл бид хамтдаа байж чадна гэж ботсон гэжээ. Юкаг цагдаа нар машин цуулган авч явж байгааг маш олон тооны хүмүүс цуглан харж байсан бөгөөд бүсгүй үүнийг анзаарч цагдаагийн машин цуухдаа тэдэн лүү инээмсэлсэн байна. Хохирогч залуугийн хувьд тэр цус их алдсан ч цагдаа болон төргөн тусламжийнхныг ирэх үед амьд байсан ба эмнэлэгт хүргэгдэн ирэх үед нь түүнийг амьд гарах боломжийг эмчнэр 20% гэж дүгнэж байсан юм. Хэрэг явдлаас сарын дараа буюу 2019 оны 6 дугаар сард Феникс амьд мэнд эдгэрч байгаагаа нийгмийн сүлжээнд зураг оруулан мэдэгдсэн байна.
Үүний дараа Феникс ярьцлага өгч тус ярьцлаганда огтхонч бүсгүйг буруутгасан шинжгүй байсан гэв. 2019 оны 12 дугаар сард энэ хэргийн шүүх хурал болж шүүгч Юкад хүн алхаар завдсан гэж 3.5 жилийн хорхол оноожээ. Шүүх хурал дээр Феникс шүүгчээс Юкад баг ял өгөхийг хүссэн гэдэг. Баг ял өгсөн бас нэгэн шалтгаан нь Юка Феникст 5 сая йен буюу 110 сая орчим төгрөг төлсөн бас нөлөөлсөн байна. Үүгээр энэ түүх бүрэн төгссөнгүй. Хэрэг гарч шоронд орсны дараа Юка маш алдартай нэгэн болсон юм. Тэр маш олон шүтэн бишрэгчтэй болсон бөгөөд түүний шүтэн бишрэгчт нь ихэнх нь анимегийн фэнүүд байлаа. Фэнүүд нь Юкаг бодит амьдрал дээрх Яндера гэж нэрлэж, түүнийг шүүж яллах биш эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Энэ хүрээд өнөөдрийн гэмт хэргийн бичлэг төгсөж байна. Та бүхэн түүх тус бүрээр өөрсдийн сэтгэлдээ бичээрэй. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. Баяртай.